За би тэр өнөөдөр влог хийн за. Одоо тэр 3 уул руу гарна. Энэ микрофоно хийзгээр үзсэн энэ гэхдээ болох нь үгүй юу мэдэхгүй байна. Гэр дотор ингээд бичгээр пажигнаад сонин сонсогдоод хэлээ. Гэхдээ яах вэ? Оо. Би хийгээгүй штий. Гэр дотор энэ юугаар микрофоноор ингээд бичгээр пажигнаад илээ. Гэхдээ одоо тэг пажигсан хамаагүй бичээд туршаад үзье дөө. Ажиллаж байгаа бах та. Одоо ихтэй хашаанасаа гарлаа. Ингэж хийж үзье. Нэг айхтар эвлүүлж мэдлэхгүй тэгээд хийчтэй арай өөртөө амраар одоо хашааныхаа хаалгыг хаана гэхгүй энэ хавар явж байгаа мал ороод ирнэ. Бороо орох жоо муу яач бөөмбө өвөл гараад салхилаад байна. За би миний хийх юм микрофон тэр пар хийгээд унг юм бол яа гэм бэ? Яг ингэж таарч штт. Цухаанаа кондишнерсаа. Цухаах бол одоо хэсэг шороон дондор яв. Ёо өсмөс бүр амар хэлсэн. Одоо хэсэг шороо. Тэгээ ерөн шороогоор уул руу уулын битээр бүр бэлт очиж зогсчихдээ. Тэгэл шороогоор л юм л да. Хэсэг засмал замаар явж байгаа. Гоё юм биш тийм ингээ хоцоо тайж ицсэн чи. Гэтэ энэ утас бас удахгүй унчиж магадгүй 50 тэр байхгүй тогтоодог байх. Дараа нь тэр юм тал болно да. Одоо зөөр нь арталтан тогтоодог юмар тогтоцсон байгаа. Урта. Жохон донслол унчиж магадгүй. Сая түрүүн тэнд нэг нохоо явж таарсан. Тэгээд баалтаа хараад хуцаж магадгүй битий цочоорой. Одоо өөрийгөө харуулдаг явах тийм нөгөө тийш нь харуулъя та. Явж байгаа замаа харуулдаг юм уу? За мэдхгүй юу л бичээд байна. Урдаа зүгээр ингээд тогтооцсон байгаа. Тэгээд унчихгүй л энэ хിവэр ингээд явж иг. Тал нь машины юу ороод өөрийгөө харуулж хахаар уртлынхаа замыг харуулаа яваа. Эсвэл балтаа руу харуулах уу? За юу ч гэсэн ийшээгээ зам руу гарч агаад замаа хальт харуулад тэгээд дараа нь гадаа ингээд ийм бүрхэг зарим газараараа бороо ороод ах шиг байна өө. Уулан дээр ингээд нүүл нэг доошоогоо яг бороо орж байгаа мэдэгдээд байдсан шүү дээ. Одоо тэр харагдчихээн. Ийм жоохон сэрүүхэн байна. 10 градустай лээ. Ойрд аяга халаад байсан. Тэгсэн чи 10 градустай. Болчихжээ өнөөдөр гэрт бол сэрүүхэн гоё илээ. Өглөөс унтахад аяга гоё таатай илээ. Сэрүүхэн болохоор. Үй жоохон шороо босч байна. Одоо битэр нэг юутай уул руу, бүүлстэй уул руу явах гэж байна. Бүүлстэй уул руу явнаа. Бүүлстэй уул тэгээд бас дахиад бас нэг бүүлстэй уул байгаа. Тийшээ гарна. Арай жоохон бага. Одоо бол ихтер рүү шууд очие. Тэгээд тэр нэг юутай хум байдаг голын ирэг дээр очино. Одоо бүүлстэй уул руу гараад тэгээ буцаад голын уртал хойтлын 2 уул руу ингээд нийт 3 уул руу гарна. Манай хойш нөгөө шар яргуу ургадаг газар руу бас явж магадгүй. Гэтэ одоо юу ч гэсэн энэ 3 уул руугаа гарчаад тэгээ цаг гаруул гарыг. Тэр нөгөө эсрэг тийшээ байдаг болохоор тэр жоохон хугацаа авах бах. Гэтэ манайхтай ер нь аль нойрхон л та. Би чи ингээд гэрээсээ гараад биш үү те. Энэ замдаа байдаг бас нэг гоё нэг голын тохороо бас гармаар байна. Тэнцтэй бороо ороод гоё харагдаад байна. Манай гэрээс ерөөсөө хамгийн хол нь нэг 15 минут машинаар явах газар эдээ. Алхаад бол алхаад явах юм бол манай энэ хоошоо өнтер алхах бол бас нэг 1-2 цаг алхаад орж магадгүй. Би хоошоо алхаж орж үзээгүй. Машинтайгаа дандаа яваа сурчихсан. Тэгээ ер нь машинтай явхад нэг цаатал нэг 20 минутын газар л ингээд ториол яваад идэв. Намны уул руу миний очиж идэх намны уул руу болохоор юу яа. Тэр чинь баг тарилангийн газар руу очдөг юм аа. Тэр чинь хол 20 км явдаг.
За баалтаа гараараа ингээд суугаа явтыг. Тэр одоо ийшээгээ гэрээсээ гараад зүүн тийшээ явж байгаа гэсэн үг. За бороо орол орог. Урдуур нэлийн ширүүн л ороод тах шиг шүү дээ. Гэтэ энэ нэг тийм удаан үргэлжлэх бороо биш вэ нөө. Үүл мүл хараад айгүй мэддэг болчиход байгаа шүү дээ. Би анх нөгөө нэг за энэ сонсогдож л байгаа да. Анх нөгөө юу яагаад нэг айгүй сүртэй үүл гарцсан байхаар нь ямар гоё үүл вэ гэдэг. Ариуны захиралтай явж ирсэн. Ямар гоё сүртэй үүл вэ гэж нөгөө үүлийг чи хараад баярлаад. Тэгсэн чинь нөгөө хутагт намайг ирэхээс өмнө айгүй том үер болоод гар цохиролтойсэн байлээ. Айгүй амар үер орсон гэсэн. Тэгээ үер буугаад тэгээд энэ чинь нөгөө тийм үүл харахаараа жоохон найрдаг, сандардаг болсон. Тэгсэн чинь би нөгөөдг нь хараад оо яасан гоё үйл вэ? Ямар сүртэй юм бэ гэдэг баярлаад ирсэн чинь хүмүүс яг тийм нөгөө нэг өөрсдөө тэр үерт нэрвдээд тэр нөгөө нэг юуг нь амшиг энэ төр амссан болохоор аюу айдаг юм байна. Би тэрийг нь мэдэхгүй мангартаад. Тэгээ ер нь энд аюу ширүүн бороо ордог үер будгийг мэддэг болсоос тийм юу харагдан гот үүл харагдан гот юм уу сайн цэнгэлээл за өхөр зогсч юм уу сайн өхөрнүүд энүүгээрээ гоё зам гарна шүү дээ. Одоо балт авчиж магадгүй шүү. Авчихгүй байна бас. Тэгээд амар ширүүн бороо ороод салхилаад амар болдгийг мэддэг болсноос хойш тийм юу харангуйтай. Тэгээд тог тасарчдээ. 100 манад яг тийм үүл гараад бороо орохоор. Тэгэл юм хүмүүс сайн цэнгэлж аваад айгүй бэлтгэлтэй байдаг хэцүү болчихсоо. Тэгэл тог тасархаар хэцүү. Манайх чинь яг нөгөө сумын төвтэйгөө тог нь холбоогүй байдаг юм билээ. Тэгээд тийм болохоор сумын төвд тог байхад манайх ч нөгөө замынхаа хойно байдаг болохоор манай тэр замын хойдлын хэдэн айлууд бүгдээрээ тоггүй. 100 ер нь аюух тог тасарнөө. Заримдаа бүр 2-3 өдөр тасарч исэн тохиолдол бид. Тэгэл бүтэн өдөржин бол тасрах нь бол хэвэн үзэгдэл. Тэгэл би ч үе тог тасарлаа гэж бухимдаал ажлаа зохицуулж чадахгүй анх дэлтэгдэг гэсэн. Одоо тэгэл компьютерээ бариад сургууль руу ч юм уу явал бүр нэг удаа юу гэсэн чинь шунхлаа колонк руу орж исэн шүү дээ. Тэдэг нөө мотортой. Тэгээд нэгсдэг яалтай ажил явал хатхыг гээд. Тэгээд явуулж исэн. За одоо уртлаа харуулъя. Ингээд машин дотроо бичээ яриа явсан чи айгүй хөвгөлтэй ч юм шиг. Яг ингээд татчих харуулбал бас зүгээр юм. Оо чи фокуслахгүй. Бороо шиврээд. Одоо хаш ирээд. Дэш өгсөн чи камерман унчих гад. Йоо, сая үнэг байсан. Хаач юу? Уцаа шүүрч авал байхгүй. Энэ үнэг байгаад гэм аа. Хайрын гэхгүй дээ хайрын ч. Зургийг авсан бэл. Энд үнэг байдаг байхгүй. Алуу. Сая бүр энд хараа. Яг бүр энэ наахын энэ товчд дээрээс үнэг гарч ирэл цаашаа гүйчлээ. Тэвч siiштед үзье та. Энэ юм бүйлстэй. Бол бас маш яар. Сая заяа бүр яг энэ толгот дээр л байсан. Үнэг. Бүр эргээл алгуулж өглөө шүү дээ. Айгүй том биш тий. Өнгөн гэхдээ нөгөө нэг сааралтуу намар энэ таарахад айгүй гоё улаан өнгөтэй болсон байсан. Улаан шаргал өнгөтэй болсон. Энэ хавьд ойрхон байгаа юм шиг тий. Уул нь хараа ингээл эргэн хараал явдаг байхгүй юу үнэг чи. Сая үл зүгээр
Уцтаа зурлаж хооронд. За яг энэ Баалтаг үнэрлж байгаа энэ хавар байсан. Баалтаг өнөр мөндрийг аваад ах шиг шүү дээ. Тэнд нь хитэ адуу байна. Тэвчс явж үзье та. Дээр чи ингэ. Баатал явдлаа. Дээр тэр нөгөө шарын аргууны зураг авдаг өдөр чинь бас буух ч юм уу согоо ч юм уу нэг тийм амттай тааралтай тас. Яг урдуур зүгээр ингээл дүүлэл цойлол үнийг бүр яг энэгээр өнгөрсөн бүр. Ингээл ийшээ ингээ яваад гисэн. За энэ дэшиг энэ уул энэ зарим нь бүр ингээ жоох хуучирчжээ хөрхий. Хоёр өөр өнгөтэй. Тэрийг өөр хацраас харж байгаа юм болоо нөгөө өнгөрч чинь. Жохон бороо тусалж л байна. Ер нь ингээд цэцэг айгүй хурхсан хараа. Ийм хурхсан. Цэнгэр цэцэг зөндөө. Машин тэнд байна. Тэнд нэг хэдэн адуу. Тэр л хараал зэрэг. Манай Баалт өөдөөс нь хараал нөгөө адууч. Адууч олуулаа нийлэхээр амар шүү дээ. Дайрдаг штэ. Манай Баалт яг харцсан. Хойд жоохон дээшлээ. Микрофоноос таны үе тэнтерсэн. Яа, түрүүний үнэг штэ. Энэ дондор гараал явдаг гэсэн. Байн уцаа бараа явж чаддгүй болохоор тэгээд яг дээ. Манай Баалт ч одоо ингээл явж шүү дээ. Тэгээ яг нь юу хад руу гараад ирэхэр чи хүлт наалтчихнаа бас. Наалтаал зэрэгцээ явт. Ийм гоё. Яган цэцэгтэй уул байна. Ингээ зөндөө өгөө тийш. Бүр тэр цаатлын уулын дээгүр хүртэл бэл. Бас нөгөө үнэгээ ойрхон байж магадгүй гордод байна. Энэ бүлсэс дотроо ингээ холын янз гэдэг юм шиг үлээ. Энэ уул нэг хоёр өнгийн. Нэг нь энэ цайвар, нэг нь тод ягаан. Тийм хэлээ жоох ингэж харлаа да. Тийм үү? Ингэж орхдаг. Тэгээ бүр ингэ орхацсан. Энэ хавийн уулнууд ингэ тэр чигээр одоо тэр бутнууд чи бүгдээрээ бүлснэх. Энэ хоёр тийм үү? Одоо яг энэ харуулж байгаа энэ уулын цаатлын тэр хадны нэмэрт төрлөө авчихсан. Бороо ороод машин тэр тэнд байна. Тэр цаана гуртын гүүр харагдаж байна. Эйгөө өнөртэй байна. Ийм том яваад өглөө. Зүгий. Йоо видео влог хийнэ гэж алж байна да. Би нөгөө үнэгээ бодсон өрөөл яваад байна. Хайгаад уцаа заримдаа доош нь болгочод. Миний сүдэр. Ингээ хоёр гараараа барьсан бичээ явчих. Баалтаа тийч бааж нартаа. Уулан дэрж баадаг. Бааж харалцсан. За Баалтаа ингээд 6 ахвалаа сурчихсан. За 6 ахвалыг суугаараа гэхэлэр айгүй сон штэ. Ингээл явж ин да. Түрүүнийхээ тэр үнэнд жоо харамсаад байгаа юм шиг. Уул нь бол хараа айгүй ойрхон тод байсан байхгүй юу. Тэгээд нөгөө яг нөгөө машинаар ирж явсан. Тэгээ уцаа авахгүй салгасаар байтал. Тэгээ нөгөө нэг камера нааш нь харуулсан бичсэн нөгөө тийш нь харуулах гэсаар байтал нөгөө бүр цаашаа тэгээ ялзаад алгуулсан. Дорхно штэ амтнаж. Нөгөө да адуу цаашаа яваад өглөө. Тэгээ түрүүний бичлэгээ харин жоохон сони ичих шиг боллоо. Нөгөө үнгээ хайгаад тэгээ нөгөө уцтай явж байгаагаа мартаад дээгүүр хараад. Тэгэж яхаа явчихсан. За ийм гоё газар байна.
Бороо хальт жижигэн туслаа л. Өөдөө одоо цааш явлаа. Даваа явчлаа. Салхин гайг болчлоо. Энэ хартаа. Ийм гоё хартаа. Ингээд гоё ягаараад тэгснээ доор нь цэнхэр цэцэг, шар цэцэг ийм гоё. Ямар гоё юм бэ? Ингээд өнгө алглаад шар цэцэг. Тэнд нэг зөвөө явж ийн. Манай баалтаа суучих. Цэнхэр цэцэг хараа ийм ихээр ингээ ургацсан. Хөөх энэ бүр гоё юм. Айгу гоё юу болчих тодроод өнгөнд. Энэ жил нь шүү дээ тий. Цэцэг жоохон оройтч ургасан. Гэхдээ маш ихээр гарч ийн. Маш ихээр. Өмнө нь ингээ цэцэг ургадаг байсан ч гэсэн ингэж ихээр гардаг байсан. Одоо бол өдөр чинь ингээ гიშгэх газар болтлоо. Айгу ихээр ургаад. Одоо энэ цагаанууд чи ингээ байхгүй болж байгаа. Төрүүлээд гарсан байсан болохоор маш их цэцэг. За энэ нөгөө бүлстэй уулан дээр очно гэдгийгсэн чинь энэ бол ингээл битүү бүлс. Ийм гоё. Хөөс. Хэсэг ингээ хард суунаа. Чистэй айгүй гоё. Тандаа гоё л гэдэг. Тэр харьяст янз бүр бастай. Артуллаа. Тийшээгээ битээр гарч изээгээ. Тэр цаана амралтын газар зөндөөд юм шиг. Битээр тэр уулраа айгүй гардаг. Тийшээ. Одоо тийшээ явна. Тэрний доор голын ирэг дээр нь хун байх хэвээр. Хун. Тэгээ галуу малаа айгүй хөлөө. Тэгээ битээр ойр тоор нөгөө нэг муухай ойрлоод тэр чинь өндгөл дараад ах шиг байна. Тэгээ баалтаг болохгүй өөрөө хальт явж үзнэ. Тэгэхгүй нөгөө нэг өндгөө дарсан үйл тэр чинь хамаагүй ойртож болохгүй шүү дээ. Тэгээ нэг ойртохгүй баалтаг үл ерөөсөө шууны хажууд ерөөсөө болохгүй. Тэгээл би өөрөө нэг айж хаалхаж холоос татаж бичлэг гэдэг зураг энэ дараал. Тэгж байгаа. Тэрнээс бол хамаагүй тэгж ойртож үргэж болдгүй юм гэсэн. Угаасаа айгүй ойлгомжтой нэг өөртөө холдохгүй ойрлогддог байхгүй. Хэрвээ нэг ямар нэг юм манаагүй бол тогтаал нэсээ өвч штэ. Тэгэхгүй зугатаач чадахгүй яаж чадахгүй ойрлоод байгаа тахлаар тэнцээ нэг юм байна л гэсэн үг. За дараа энд ирэхдээ ста камера ингээ хасаагаад бэлдээд явна. За баалтаа чи болоор энэ баалтаа унаг харчаад энэ зурлж байгаа. Энэ яасан хөөрхөн цоглог нэг. Тонгочоод өгөөд. Хөөрхөн. Тэнд дахиад нэг гаргашаад тийш зам гарыг да. Балтаг юм аяглаж байгаа. Нөгөө цоглог энэ. Энэ их цоглогоо тэр. Бороод энэ машины шилэн тэр асуух. За одоо гуртын гүүрэн дээгүүр гарах чинь. Энэ гүүрний баруун талаар сэлэн мөр ийм гоё юм да. Нөгөө тишин цаа. Нөгөө тал руу. Энэ юун дээр тавьсан чи. За ингэж харагдчихээн сэлэн мөр.
Хотын гүүрэн дээр гарч байгаа. Гүүрэн дээрээс ийм гоё харагдаж байна да. Миний камер яатсан юм л. Юу харагдах вэ? Тэгээ нөгөө тийш харуулсан дээр юм байна. Нарны эсрэг талд. Камера арчихгүй л зураас татчих. За сэлэнгийн ирэг дээр ирлээ. Ийм гоё нөгөө юутай шар цэцэгтэй ирэг нь шээс гараа гаргаж байгаа ч. Ийм гоё. Ганган байгааз. Шар цэцэг нь бүр ийм их. Тийм ганган байна да. Тэр бол жоохон цаашаа явах хэрэгтэй. За энд нэг зогсъё. Энд зогсоод балтаг буулгаад жоохон бичлэг хийх. Тэр хоноо цахлаа юм том юу нисч байна. Цахлаа юм болов? Цагаан тааж алга болчихлоо. Тэнд хум байх хэвээр. Зарим юу ногоороогүй. Модон за балт муугар. Шар цэцэг бүр айгүй гоё. Зөндөө баг. Бүр гიშгэрхээ сайран байд шүү дээ. Энэ хард ийм баг байхаа тэгээд ийм шар цэцэг хоёр ингээ хамтдаа урхацсан. Баг байхаас зөндөө байгаа. Ийм одоос тоо яригдчих шүү дээ. Янзын багаас дээ. Ингээл үе хэсэг ингээл айгүй хөлийн шар цэцэг. Балтай очив. Тэнд хум байгаа болохоор балтаг болохгүй. Хум тэг зөндөө галуу харагдаж байна. Саатлаар нь галуунууд. Энэ цатар галуу харагдана. Энэ хэр нислээ яана. Хүзүүгээ ингээ хөдлөөд эхлэхээр нисчдэг байхгүй юу? Юух нь хажуу? Энэ. Наартахгүй нисгчгүй хүн шиг л байх хас. За ашгүй ус руу орчлоо. Тэнд нь галуу харагдаж байна. Энэ галуунууд. За нөгөө хоёр маань энд явж. Ус руу ороогүйсэн. Зас нүл ялаа. Ямар амраад байна. За ус руу орох гол хурдлаад. Балтаг буулгачих юм бол заас нөгөөч чинь зүгээр шуугаад очиж штэ. Буулгаж болохгүй. Эдгээр ингэж яа цаад арал дээр гарчаар бас айгу тайван болчт юм аа. За ашгүй ус руу орлоо. За тэнд нэхэд ангир харагдаж байна.
Энэ уул болохоор нэг хамгийн түрүүнд шар цэцэг ургадаг бол. Хамгийн түрүүнд шар цэцэг ургасан. 3 сарын ихээр. Энэ дагуура бас юм шар цэцэг. Энэ салхинд ийм моднууд ингээ унтсан. Салхинд унсан чи яах вэ те? Энэний тэр дээшээгээ цаатлаар нь машинтай тойроод гарч болдгийн. Гэхдээ битээр тэгж гарахгүй зүгээр доороос нь ингэж явах дуртай. Нөгөөдөө битээр өгсөөр тэр машин гардгийн дээшээ гараад ирсэн. Энэ донд нэг хөөрхөн ягаан цэцэг вэ? Нуугдсан ягаан цэцэг тэр хараа. Эний нэрийг мэдэхгүй энэ аюух байгаад идэв. Яргуу биш. Нэг юм хөөрхөн. Хэлбэрийг харахаар нэг захирмаа шиг хэлбэртэй. Аюур ягаан цэцэгт. Яг юм өнөрлөл зурмал өнөрлөж байгаа бах та балт. Нөгөө хоёр хүн тэр шар цэцэгний тэнд очиж. Тэр шар цэцэг ингээд юм хэсэг газар ингээ бөөнөр зөндөө. За. Энэ хатны ишээ харахгүй. Энэ том арзгаар моднууд чинь хайлаас. Хайлаас чинь бүр аюу том болт юм байл шүү дээ. Ийм том. Тэр доор байгаа тэднэр чинь хараа дандаа хайлаас. Амар том. Энэ жилийн хамгийн анхны шар цэцгийг би энд харсан. Энэ жижигхэн ботнууд чи харгана гэдсэн баха. Энэний хамгийн уртлын харганы тэнд доор нь гарцсан байсан. Энд яг энэ доор харж илаа. Одоо л байхгүй. Ийм хаттай бол. Энэ доор ангир дуурч байна. Микрофоноо мартсан сая миний эрүү хөрсөн чинь зочлоо шүү дээ. За одоо уулнаасаа буугаад тэнд нэг гоё цэцэг гарцсан байна. Ямар гоё юм бэ? Энэ хартаа. Нэг ийм шар цэцэг. Энэ багвахаа биш. Багвахаатай жоохон төстэй. Нэг ийм шар цэцэгнүүд байгаа. Намуу цэцэг ургацсан байна. Энэ хартаа. Намуу цэцэг. Ямар гоё юм бэ? Тэнд бас намуу цэцэг байна, төрөний шар цэцэг байна. Ийм гоё хартаа. Төрөний шар цэцэг юм байна. Тэнд багахнаас өөрөө үздэй. Навшивч шал өөр. Энэ таад нам цэцэг. Хартаа ганцхан нэрэх юм шиг. Ийм ганган багт явах хэрэгтэй. Ийм. Ингээ орхичдаг. Ой. Яасан бэ? Ийм газар байна. Энэ доор нэг үхэр. Үхээд 2 жил хагас одоо баг 3 дахь жил рүү орж байна. 3 жилийн дараа баг бүрэн алгуулчихсан байлээ дээ. Одоо нэг хэдэн том ясны үлдсэн байгаа. Тэнд өнгөрсөн жилийн нэг ямааны яс байгаа. Ийм жижиг малын яс бол ингэж байж байгаа л баг жилийн дотор энэ дараа жилд бүр алгуулна. 2 жилийн дотор алгуулчихсан юм байна. Намуу цэцэг зөндөө гарчиж. Одоо сайхан зурнуудын дараа. Ямар гоё юм бэ? Энэ хавар ингээ намуу айгүй хурдтай. Одоо бүр зөндөө гарна. Энэ доор нөгөө ангируч нь дуграал. Тэр доор бас айгүй гоё хэдэн намуу харагдаж байна. Тэнд хайласны доор л харагдаад. Энэ хавьд зөндөө намуу цэцэг болдог байхгүй. Төрөний ууланд уурахгүй. Төрөний ууланд чи өөр тэр бүүлсэн тэр ингээ ургацдаг. Энд болохоор хамгийн төрөний шар цэцэг гарна. Намуу цэцэг яргуу. Яа ямар гоё юм бэ? Энэ бүр хит хит байна. Тэгээ цаашлаад ингээ харахаар зөндөө байна. Энд ингээд байна. Энд бүр томорчиж. Ишийн хардаа ийм нарийнхан ганц ишнээс ингээ гараад ирдэг.
тэрүүгээр ингээ харахаар бас зөндөө хитэд харагдаад тэр доор одоо ингээ гол байгаа. Тэр голд ангир дуурж байгаас. За би энийг нэг татаж харлаа. Тэнд нэг хайчуу. Тэнд тэр ангир байгааз. За бичсгийнхаа зургийг дарлаа. За гэртээ өрөөд ирлээ. Битээр сая влог хийнэ гэж гараад зэтэй. Сая бичлэгүүдээ харсан чинь зарим нь бүрөөсөө утгагүй. Тэгээ дээрэс нь ингэдэг юм бэ. Микрофон зүүчихлээр ингээд дахиад нөгөөдгөө зүүхэн барьчихлаа. За яах вэ? Микрофон зүүхөр юу яд вэ? Дуун дүрснээс зөрдөг юм бэ. Нэг жоохон урт бичлэг нь бүр ингээд зөрчиж. Тэгээ сая бис орж ирнэ микрофоноо тайлаад сая зүүхөө бас мартчихлаа. За яах вэ? Энэ чигээр явчих сонсогддог юм би чи. Тэгээ сая баг явж байгаад тэгээд юунаас залгаад над руу нөхөн залгаад тэгээд яалтаа ярих хэрэгтэй байна гэд. Тэгээд бид нар ч угаасаа ууланд явж байгаа болохоор сүлжээ тасарч байгаа. Тэгээ буцаа хүрээд ирлээ. Уул нь 3 уулаар гарыг гэж бодсон. 2 уулаар л очлоо. Тэгээд явах газар зөндөө байгаа. Уг нь үзүүлэх юм зөндөө байгаа. Тэгээ сая аюугаа үнэхтэй таарлаад. Тэгээ бичлэгэн дээрээ бас зөндөө хилцэн байгаа уу. Тэгэл таарлтаал юу яалаа. Зургийг авч чадсангүй сандраал. Тэгээ алдцсан. Тэгээ аюугаа яг нөгөө тэнд угаасаа өмнө бас таарж исэн. Тэгээд бас ерөөс зураг мөргийг авч чадаагүй. Тэгээ сая ч гэсэн бас чадсангүй. Яг өөрөө хараал өнгөрслөө. Тэгээ аюугаа дээр нөгөө нэг юуны шар яргууны зураг сайхан би авч тавьсан шүү дээ. Тэгэхэд тэр өдөр чинь бас нэг буган ч юм уу, согоон ч юм уу ямар ч гэсэн тэр нөгөө буганы төрлийн амттай таарад тэгээс урдуур зүгээр нэг бүс нь харагдал өнгөрсөн. Яг сүүлнийхаа бүснийхаа тэнд ийм цагаантай. Тэгэл өнгөрсөн. Тэгээд дээр болохоор намны ууланд нэг юм 2 буухтаа таарсан байхгүй юу. Тэгэхэд үлстэй айгүй сайн тод харж авсан. Гэтэ бичлэгэн дээр хийгээгүй. Тэр 2 бүр айгүй гоё за тод урдуур ингээл хуйуулаа ингээл дүүлээл нөгөө нэг буухтай нэг юм гоё логонууд идэв шүү дээ. Яг тэр логон дээр гардаг шиг хэлбэртэй гэхгүй юу. Айгүй гоё тэгэл дүүлээл өнгөрчихсэн. Тэгээд ууланд явж чад гоё ядтай таарлтна. Тэгээд сая өнөөдөр гоё ядтай байлаа үнэхтэй таарлцсан. Туулаатай зөндөө таардаг. Баалта туулаа айгүй илтэж өгдөг. Тэгээд яг тэгээд буцаад газ хүрээд ирсэн ч гэсэн гоё явлаа. Тэгээд салхилаад жоохон бороо туслаад тэгээд нөгөө микрофоныхоо учрыг олохгүй заримдаа мартаад ингээд зохиод авах юм. Тэгсэн чинь нэлээд урт нэг хийсэн бичлэг нь ам нь юу дуу ам хоёр ингээд бүр тааг зөрж юм. Тэр учрыг жоохон олж байгаад тэгээд юугаа микрофоноо ашигласан дээр баха. Уул нь зарим бичлэгнийхэн дуун зүгээр сонсогдоод зарим дээр нь ингээд наан цаана дуу нэг орж гараад илээ. Тэгэхээр би нэг буруу тогтоогоод буруул бичээд ах шиг байгаа. Тэгээ нөгөө утас маань нөгөө юугүй нөгөө юм бариул байхгүй зүгээр өөрөө гараараа барайл. Тэгэл машин дотор зүгээр ингээд тогтоогоо яваад байгаа болохоор нөгөөдг нь тэгэл нэг донсгоод харангууд утас маань пад гэж унж ирээл. Жохон туршлахгүй бичлэг хийчлээ. Туршлахгүй влог болоод тэг влогоос үлдээ тэгээд болоод одоо холиол яачхаас яриага өргөжлүүлчихээс тэгээ гарч явж байгаад ирлээ. Тэгээ сая нөгөө Монгол Сталин төвөөс залгаад намайг нэг хот руу ирэх хэрэг байна гэд хэлсэн. Би тэгээ удахгүй дахиад нэг хот руу явах юм бэ. Тэгээд би өөр чинь юу ярья гэж бододсон гэхлээр нөгөө сая евро очиж нөгөө мөрөнгийн хүүхдүүдтэй очиулсан шүү дээ. Нөгөө бүтээлдээ нөгөө намайг сонсооч гэх бүтээлдээ хүүхдүүд оролцуулахын тулд бас ингээ ярилцаж үзчихийж тэгээ хүүхдүүд ер нь ярилцсныхаа дараа өөрсдөө илэрхийлдэг байхгүй юу. Тэрнээс гол шууд ингээ сэтгэв мүдэг өгөөл одоо намайг сонсооч гэж бүтээл хийж байгаа шууд зур гэж зурлахгүй. Тэгэхэд ер нь ярьдгийг. Тэгээ би өсвөр насны хүүхдүүдтэй ер нь ингээд за энд ирснээсээ хойш ингээл ярилцаал үзэж яхад биш тий. Нэг юм аяга анзаарсан. Тэрийгээ би бүр ярих гэж бодоод тэгээд өмнөх подкастаараа яриаггүй. Тэгээд дараа нь садчаад ярихынсан гэж бододсон. Тэрийг ярьчих. Тэгэхээр ингээд байгаа байхгүй хүүхдүүд нэг одоо нэг сүүлийн үед ингээл янз бүрийн подкаст гараад хүмүүс ингээл айгүйх ингээл гадаадын сургуульд тэнцэн туршлах ч юм уу тий ажил төрөлд орсон туршлагаасаа ингээл ярихдаа ихэнх нь ингэж яриад байгаа юм билээ. Аюух юм ингээл даван туулаад өөрхөн хүчээр даван туулж хичээж зүтгэж заяа. Тэгээд маш олон удаа бүтлгүүцсний эцэст одоо хүссэндээ хүрлээ гэдэг юм түлхүү байдаг юм билээ. Бүгдээрээ тэмцэлтэй. Тэрний талаар би хараа ярмаар санагдсан байхгүй юу? Хүүхдүүд яг яад юм билээ. Тэгээл ингээл бүтлгүүтэйл те дахин ингээ оролдож үзэх ёстой гэдээ ойлгоцсон хүүхдүүд аяах байлээ. Тэгээд би
юугаа олоогүй байгаа, одоо ямар сонирхолтой мөрөөдлөө олоогүй байгаа, тэгээ ямар сонирхолтойгоо олоогүй байгаа. Тийм болохоор ингээл юм оролдож үзээл, бүтлгүүтэй л энэ гэж яриад байгаа байхгүй юу? Тэгэхээр зарим хүн тийм биш. Бүтлгүүтээд тэр чигээр урам нь хугараад тэгээ дахиад орлого хийхэ болцсон хүмүүс аюу хийдэг байхгүй юу? Тэгэхээр тэрийг ерөөсөө ингээд бодолцохгүй, тэрийг хүмүүс бас хэлж өгдөг юм уу? Ихэнх хүүхдүүд тэгж ярьдаг. Би одоо ингээд шалгалтаа өгөөл оролдож үзээл, тийш нь ч би ингээд цахиа явуулсан, ийш нь ч юм явуулсан. Тэгээд одоо тэнцээгүү гэсэн хариу авсан. Тэгсэн ч гэсэн би дахиад оролдож үзнэ гэдэг ч юм уу. Зарим нь бол тэгж ярьж байхдаа аль хэдийн шантарсан байгаа байхгүй юу? Тэгэхээр зарим хүн тийм биш байдгүй. Одоо жишээ нь би. Одоо би бол өөрийгөө сайн мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр би өөрийнхөө жишээг бас хүүхдүүдэд ярьж өглөө. Би бол бүтлгүүдэх дурггүй. Бүтлгүүлэх дургу болохоор яг бүтэлтэй болох зүйлээ барьж авдаг. Тэрнийхээ хойноос нэг тийм яруу санд руу биш. Угаасаа нөгөө нэг боломж болгоцсондоо тааруулаад ингээд алхам одоо би үзэсгэлэнгийн нөгөө алхам, анхны алхам, хоёр дахь алхам гэх нэр өгöd байгаа маань ингээд алхамаар ингэж урагшлах дуртай. Тэгэхээр мэдээж жоохон хугацаа авдаг, төвчээр шаарддаг. Тэгтээ тэгж бүтлгүүтэж, уруудаж тэгж ерөөсөө ундгүй байхгүй юу? Тийм бас нэг арга байдаг. Тэгээ энийг хүмүүс жоохон баг ярьдаг юм уу? Эсвэл хүүхдүүд энийг яг ингээд тогтож сонсдог юм уу? Ямар ч үсэн ингээд бүтлгүүд дуртай юм байна. Тэгэхээр хүн болгон тэгдэггүй. Бүтлгүүдээ тэр чигээрээ нурдаг хүн байдаг болохоор бас ингээд нэг над чиг ингээд багаар алхамаар яг ингээд зорьсон зорилгынхоо төлөө хазаахгүй ингээд явдаг нэг арга байдгийн шүү гэдгийг би бас хүүхдүүдэд ярьж өглөө. Тэгээд зарим нь тэгэнгүүтгүй нэрээ тийштэй бас нэг юм арга байдгийн штэ гэсэн маягтай хүлээж авч илээ. Тэгэхээр би хүүхдүүдийг бас ингээд босон болоогүй юм руу ингээл одоо үсчээл ороод тэ энэ би ингээл юм явж үзэж байгаа дуртай юм олж авдаг гэд хүмүүс тэгээд идэв. Би бол тэрний эсрэгөө боддог байхгүй юу. Хүүхдүүд аль хэдийн дуртай юм мэддэг. Тэрийг нь сайн яриулаад ингээд өөрөөр нь хэлүүлээд гаргуулад тэгээд тэрнийхэн тойноос тууштай явбал уулан зүгээр гэдэг байхгүй юу. Би тэгж бодод өгдөө. Тэгэхгүй тэгээл ингээ олон юм руу ингэж итл дундаас нь шантран. Тэгээд тэр чи амжилттай болсон цөөхөн хүн л яриад байгаа шүү дээ. Тэ? Олон унж үзээд тэг эцэст нэг юм амжилтанд хүрсэн хүмүүс бол цөөхөн байгаа шүү дээ. Би бол цөөхөн гэж хараад байгаа байхгүй юу. Тэгэхээр айгүй тэгж явах гээд одоо тийм сонссоор байгаа. За энэ ингээд болохгүй байсан ч гэсэн би хичээх хэрэгтэй гэл бүр нэг болж бүтэхгүй юмны хойноос ингээл унан тусан бас нэг явах шаардлага байхгүй. Бас өөр арга байдгийн шүү гэдгийг хэлж өглөө. Гэхдээ яг хөө тэгэл унаал босоол бүдрээл явж байгаа амжилтанд хүрсэн хүн байдаг л байх л та. Гэхдээ би бол тийм төрлийн хүн биш. Тэгэхээр яг нөгөө өөрийнхөө туулсан туршлагыг бас тэгээ хүүхдүүдэд ярьж өглөө. Тэгэнгүүт хүүхдүүд бас юм бодож ийлээ шүү. Тэгээд хүүхдүүдтэй ярьж бүтээл энтернд хийлгээд. Тэгээ би энийг хэлхийнсэн гэж бодоодсэн байхгүй юу. Тэгэл одоо тэг хүмүүсийг яриа яг ингээл подкаст энтерээр хүмүүс чи юу яа. Яг өөрхөн туулсан юм бийг бол бүгдийн сайхан ярьж байгаа. Яагаад тэгэхээр би өөрөө бас нэг хэдэн нэвтрүүлэгт ороод хэдэн подкастэнд орсон болохоор яг л мэддэг чаддаг бүх юмаа ингээ ярьдаг байхгүй юу. Тэр чинь болж игэл ингээл хүнд гоё мэдээлэл хүйс ингээл хамаг юм ингээ ярьдаг. Тэгэхээр тиймэрхүү юм сонсоод тэр хүмүүсийн заавар зөвлөгөөг ингээд авахыг аваад хаяхын хаяад тэгээ явахгүй л яг нэг юмаа барьж аваад тэгэл ингээл зүтгэл болохгүй юмны хойноос зүтгэнэ гэдэг чинь бас айгүйх цаг хугацаа гарцдаг тий. Тэгээд нөгөө шантраад бас босч ирдэг хүмүүс гэж бэ штэ тий. Тэгэхээр тэрийг бас бодолцож үзэж тий би өөрөө ямар хүн бэ? Тий би өөрөө яавал гоё урам зориг авдаг вэ тий. Тэгээ яавал ингээд нурдаг вэ? Яавал шантардаг вэ гэдгээ өөрөөгөө ихлэ сайн сонсож өөрөөгөө ихлэ сайн тодорхойлцоход тэгээд аль нэг арга барилыг бариад ингээд явбал бас зүгээр идэх шүү дээ. Тэгэхгүй бол өөрийгөө ч мэдхгүй юугаач мэдхгүй тэгэл хүний хэлсэн юу руу ингээл яваал цаг хугацаа алдаад тэрэндээ ингээ хямраад тэгээ би ингээ айгүйх цаг хугацаа алдчихсан. Одоо надад цаг байхгүй гэсэн хүүхдүүд зөндөө байх юм билий. Жохон хүүхдүүд ээжиж тэ юу урт нь бол зөндөө цаг хугацаа зөндөө боломж байгаа гэдгийг л хамгийн гол нь ойлгоод тэгээд яг өөрийгөө гэмтээхгүй сэтгэл санаагаар ингээ доош нь орчихгүй нэг тийм нурхааргүй тэр арга замаа сонгоод явах юм бол ер нь их амжилттай юу шүү гэдгийг хэлмээр хэлсэн. За хэлчихлээ. Тэг ингээд юу ингээл угаасаа айгүйх юм толгойд орж ирнэ. Тэрийг хэлдэг гэж, энийг хэлдэг гэж, тэгээ ярьждаг гэж гэл. Тэгэл одоо хүүхдүүд юу яадаг юм бэлээ дээ. Бүр ингээд одоо төөрөлдсөн байт юм бэлээ. Одоо
2-т нь 3-т нь 2 дахь ч үгүй заяа бүр ингээ айгу олон юмд ингээ төөрчихсөн. Тэгэл хүн болгоо нэг юм ингээ хилчдэг, ээж аамч нэг мэлдэг, багш нь нэг мэлдэг, өөрөө ч нэг юм бодчдаг, найзууд нь ч бас нэг юм хилдэг юм уу яадаг. Тэгэл тэр дунд ингээ төөрцөн хүүхдэд айгу хийдэг юм лээ. Тэгэхээр ерөөсөө хүн болгоо өөр юм чинь өөрийгөө сайн тий тодорхойлоод угаасаа хүүхдүүд чи өөрсдөө мэдчихэж штий тий юун дээр нурдгүй, юун дээр урам авдгүй гэдэг угаасаа мэдчихэ. Яг ярихаар мэдчихдэг байхгүй юу. Тэгэл өөртөө тааруулаад ямар аргаар явах вэ те. Тэргээ сонгосон тэр шүү гэж хэлмээр хэлсэн. За тэгээд өмнөх бичлэгүүдтэйг нийлүүлээд тэгээ эвлэлчихье да. За түр баяртай. Өнөөдөр ч тэгэл бас хөвгчлөлтэй байлаа. Энэ влог уу, подкаст уу тэгээ влогныхын бичлэг нэх болсон баха. За баяртай.